Одоо энэ түвшний үйлдвэр барих дээр та юу гэж бодож байна? Одоо шахмал түвшний үйлдвэр бол 5-7 үйлдвэр бол одоо зогссон байна. Хагас коксцныг бол манайх эхлүүлэх боломж байсан юм байна. Та бол 26-нд үзэл бодлоо илэрхийлж ирсэн гэж байна. Одоо урдаас хагас коксцныг авж байгаа. Гэтэл 5 жилийн төлөвлөгөөн дотор хагас коксцны үрс барих одоо төлөвлөгөөг оруулаагүй байгааг та юу гэж бодож байна? Яг нь ер нь бол бид нар чинь нөгөө өөртөө байгаа ямиг өөрөөсөө худалдаж аваад байна шүү дээ. Өөртөө байгаа ямиг зараад жоохон босгодоо буцаж аваад байна. Тэгээд дээр нь одоо бараг тэр 5-7 түвшин компани 1.6 ихний хөрөнгөөр болсон тий. Тэгээд одоо үйл ажиллагаа зогссон. Тэгээд яг нэг үлэхэд бол ингээд бид нар нэг сүүлийн 10 жил ингэж л одоо төлөвлөж ингэж л ажил хийжсэн байна шүү дээ тий. Тэгээд яг үндсэндээ нэг юунд PR-ын төрүүлээ явчихдаг. Тэгээд бүтлгүй ажил PR-аар хаадаг ийм л юм болчиход байна шүү дээ логик тий. Тэгэхээр их 5 жилийн төлөвлөгөөнд нүүрсний үйлдвэрээ оруулах хэрэгтэй. Яг тэр багнуурыг түшгэлсэн гэдээ оруулсан байна. Миний асуудаг юм бол юу гэхээр 2026 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр 3.15 дээр нь нүүрс хийм коксын үйлдвэр барина гэж цогцлбор барина гэсэн байсан байхгүй юу? Тэрийг одоо мартсан юм уу гэж асуусан. Тэгэхээр зөвхөн нүүрс кокс тэр үйлдвэрийг бол тусна багнуурыг түшгэлээ барьсан байл тийм. Гол нь тэр 3.15 ч байхгүй болсон байна гэдэг байгаа байхгүй юу? За баярлалаа.